Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь зөвлөлтөх уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй хойд бүсийн зөвлөгөөний анх дугаар хуралдаан боллоо. Тус хуралдааны үеэр 5 сэдвийн хүрээнд хилцүүлэг өрнөж орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг уламжлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Мөн засгийн газрын санаачилгаар Атрын 4-р аян шинэ хоршоо гээд хөдөлгөөнүүд хэрэгжиж байгаа. За мэдээж одоо малчтын одоо малаас гаралтай арь шир ноос ноолдуур сүү цагаан эдээ бүтээгдэхүүнүүдийг боловсруулж дотоодын зах зээлийг хангах цаашлах юм бол бүс нутагтаа хүнс экспортч болох ийм томоохон зорилготой Монгол улсын орчин үеийн смарт хөдөө аж ахуйг хөгжүүлэх бий болгох зорилготой тийм томоохон хөтөлбөрүүд бас санхүүжилттэйгээ ингээд хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрүүд тухайн энэ хойд бүсийн одоо нутагт яаж уялдуулж хөгжүүлвэл зүгээр гэж таны хувьд бодож байна? Скандинавын орнуудын жишгээр одоо бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хоршоолол буюу энэ кластерыг бид хөгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол одоо нэг хүн төмс тарьдаг, нөгөө хүн төмсийн зардаг, зарж байгаа хүн нь одоо өөрөөс нь 2-3 дахин бараг их ашиг авдаг. Хөдөлмөрлж байгаа хэсэг нь болохоор ингээд түн баг одоо дөнгөж нэг өртөг шингээсэн тэр өртгөө давж чадж гэнэ үгүй юу гэдэг ийм маягаар яваад байгаа. Тэгээ ер нь бол манай энэ бүс нутагт бол хүнд үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлж болох нь. Тэгээ би түрүүн хэлсэн энд бол одоо байгаа усныхаа энэ нөөцийг л бид ашиглах юм бол энэ үйлдвэрлэлүүд хөгжүүлэх одоо бүрэн боломжтой болох юм. Чимцэн ал аж ахуйг гол төлөв хөгжүүлэх гэж энэ хоршиж нэгдэж энэ байгууллагад байгаа шүү дээ тий. Энийн үр дүнг та энэ хойд бүсээр яаж одоо гаруул зүгвэ гэж бодож байна. Малчт маань одоо малынхаа одоо үйлдвэр ухсааг тодорхойлоод за малын одоо цөм сүргийг одоо бий болгох шаардлагатай. За малын цөм сүргийг бий болгосноор одоо 700 одоо хоньноос авдаг ашгаа 500 хоньноос гарах боломжтой. За дээр нь нэмээд одоо бэлчээрийн дац сайжрын малчтын одоо ачаал бахны хэмжлэн маш олон давуу талтай байдаг.